Эрхэм хүндэт наадамчдаа одоо та бүхэндээ ардын хувьсгалын 69 жилийн өмнөх баяр наадмын их насны моридын уралдаанаас хийсэн сурвалжилгаан сонирхуулахад бэлэн болоод байна. Өнөөдөр хатан туулын хөвөн дээр цэнгэлдэх хүрээлэнд Монголын төр ёсны агай бэлэгдэл 9 хөл цагаан тугаан ширлүүлж манай ард түмэн эртнийхэн уламжлалсаар цацал шившлэгийн угаан шившин хийм рам дэрүүлж сүр сүлдэн өнгөлж төр улсаа хүндгсэн их баярын дэг идэл идэрч байхад 100 тогос бодлон далууч юм цомцог шиг олон хшуу наадамчдын эрен асар дэрвсэн буян тухайд их насны морд энхүү мордсон юм а. Олон адууны самсаа үрээдэн янцхаг дун Монгол газар дээр ардын их цэнгэл баяр авчирдгийг та бид нар хэдий мэднэ. Эрхэм хүндэт үзэгчдээ наадамчдаа их насны морд айдсын даваа руу орж ирж байна. Одоогийн байдлаар баримжаалахад гол төлөв бараан хул хонгор зүсний морд цээжинд явж байна. Монголчууд хурдны морины зүс санагдах газрыг хар цагааны газар гэж бэлэгшэн хэлдэг. Их насны морд одоо ёстой хар цагааныхан газарт дөхөн ирж байна. Одоо үзэгч та бүхэн харж байгаа бах 1000 номертэй өгöd усан хар хэрмэр улаан буурламар хоёр төрүүлж явна. Түүний дараа хээр, хонгор, хул мөн хээр зүсмийн морднууд цээжинд давхиж явна. Айдсын даваанд хурж иж байгааг харахад буурламар хэрмэр хоёр явандаа нэлээд тасарч гасан боловч жаахан суу хулуудаа гэсэн бодол төрж байлаа. Одоо их насны морд айдсын даваагнаас өнгөж эхэлж байна. Гэвч цаана алдар толгойн ар үр гэж би, буян тухай гэж би. Өнөөдрийн болон шандас сайн хөлгүүдээс чухам хэнийх нэмэр ариг төрүүлж наадамчин олно баясгалыг хамгаалах гэсэн. Дахан дээр байгаа хүүгийн ухаан, дайхан дээр байгаа хүлгийн хурдныг одоо яахан бүрэн тандаж чадах вүлээ. Одоогийн байдлаар харахад түрүүнд ява удаан буурал хэрмэр хоёр жаахан тасарч цээжинд явж байна. Айдсын давааг орж алдар толгой тишээ дүтгэхэд хүрмэр сууж ирэхдээ удаан бууралмэр цээжинд гарлаа. Үүний араас шар хэрмэр дүтгэж байна. Эрхэм хүндэт наадамч та бүхэндээ сонирхуулахад айдсын даваанаас жаахан суухан өгдлөх харин ч хурд нэмийн үсэргэж байгаа энэ бууралмэр Сэлэнг аймгийн Зөв хараагийн сангийн аж ахуйн яч Няд сүрэнгийн буурал түүний араас Төв аймгийн Баян жуусмын Сэрэтрийн шар хэрмэр дайрч байна. Үхшүүж идэндээ. Энэ шар хэрмэрний хөл ширүүн байна. Одоогийн байдлаар тэдний араас нэгж байгаа хул хээр зэр хүрэн мордвол Улаанбаатар төмөр замын замын 2 дугаар ангийн уяаш тогт 2-ын хүрэн халдсан Барьцааны сангийн аж ахуйн мөнхөгийн зэрд морин спортын төв клубын уяаш даваа хүүгийн хул хээр Төв аймгийн Сэргэлэн сумын Дамбадаржаагийн хол мордвол явж байгаамаа. Дэнживтийн хил дэлхий хөглөх Монгол наадам маань дэл сүлэн салхиндан хэмрэн сэрдэг хурдан мордын уралдаанаар улам өнгөжжин жахгааждаг шүү дээ. Одоо шар хэрмэр жаахан төрүүлж ташаа дарсхийн одоо бууралмар явж байна. Энэ шар хэрмэр бол Төв аймгийн Баян жуусмын Сэрэтрийн шар хэр улаан буурал жаахан төрүүлж эхэллээ. За Улаанбаатар төмөр замын тогт 2-ын хүрэн халдсан Дамбадаржаагийн хол мөнхөгийн зэр даваа хүүгийн хол хэрмэрдүүд явж байна. Мөн энэ дашранд үзэгч та бүхэнд сонирхуулахад энэ цээжинд явж байгаа шар хэрмэрний уяач Сэрэтрүүд энэ жил 88 настай. Сэлэнгийн Зөв хараагийн сангийн аж ахуйн Няд сүрэнгийн бууралмөр Сомондон 3 удаа дөрвөлсөн улсын их баяр наадамд анх удаа давхиж байгаа. Барьцааны сангийн аж ахуйн мөнхөгийн Эрдэмэр бол 7 настай улсын их баяр наадамд соёолын шүтлэнд 2 удаа айрагдсан байна.
сайхан сон болж уяа соёлог гарсан хэрэгтэй. Ардын хусгын 69 жилийн аяг их насны мөрдөд 450 мөр давхиж байгаа. Одоо их насны мөрд алдар толгойгоос уруудаж эхэллээ. Энэний цаана ганцхан буян тухай хүлээж байгаа гэдгийг үзэгч та бүхэн мэдэж байгаа. Хурдан мөрдийн дөрөвч буян тухай руу өнгөх гэж байна. Андэрвэн туурайгаран газар бөмбөрдөнгийн гол ханган болж байгаа хурдан мөрдөн харахад Монгол хүнд самсаа барьхан сэтгэл догтлохгүй байж чаддаггүй юм аа. Манай наадамчид морины хорхойтнууд ардын хөвсгөлийнхээ баяр наадамч хүм хэний мөр айраг төрөнд орж наадамчин болгон баясгалааг таамаглаж байсан бол тэр таамаглал биелэхэд тэрнийг харахад хэдхэн хорон үлдэж байна. Энэ морь дагж байгаа морины эд хавыг тав хаар, хурдыг хаар, хөдний ширүүнийг хаар, уяасаад бичлэн сайхан таарсныг хаар. Өрхөнд наадамчдаа ардын хөвсгөлийн 69 жилийн их баяр наадмын их насны морьд буян тухай руу орж ирж байна. Айдсын даванаас эхлэн тасарч эхэлсэн Төваймгийн баян жуусмын уяас Сэрэтрийн шархээр дөрөнд нь түүний архантай зүн хараагийн уяач Няцрынгийн буурд хоёр тасарсан хэвээр юм аа. Үхсүж идэндээ. Үзэгч та бүхэндээ сонирхолж ирэхэд Няцрынгийн буурд түргэний голоос эхэлж тасарч зүгтаасан. Сэрэтрийн шархээр бол айдсын даванаас хойш хөөж үзэж байгаа. Одоо хоорондоо нэг айдын дайтай байх шиг байна. Арены газарч ойртож байна. Айдсын даваа тавд дахиж явсан Төваймгийн баян жуусмын Сэрэтрийн шархээр инхүү ардын хөвсгөлийнхаа 69 жилийн их баяр наадамд торгон жолоогон өргөжөхөд үүдэн хомны ихтэй зай үдэж байгаа та бүхэн харж байгаа хаа. За барин дордоо Сэрэтрийн шархээр дөрвөлдөө айдсын даваа алдар толгойг ороход ямар хэн гитгатаа дахиж ирснийг харсан Няцрынгийн буур хоёрт орж ирлээ. Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн тогт хоёрын хүрэн халсан Сэрэглэн сумын дамдаржаагийн хол орж ирж байна. Мөнхөгийн дээрдмэр тавд орж ирлээ. Түүний хажуугаар морин спортын төв клубын баяж даваа хүүгийн хол хөрмөр шургалаа. Жохомын хоёрын аль нь айргийн тавд орвоо гэдэг бодлонтой байж болох юм. Хурдны шансыг харж байгаа хоёр баяжийн хоёулаа ховны хоргоо асааж байгаа. Түүнд гурав гэх юм адаг харин мөнхөгийн дээрдмэрийг барианы шугамн дээр ихтэн тавд орлоо гэж барьж татсан болохоор мөнхөгийн дээрдмэрийг айргийн таваар тооцох нь зүйтэй гэж морины комисс шийдсэн байна. Ийхүү ардын хөвсгөлийн 69 жилийн баяр наадмын 549 мөрдөс Төваймгийн баян жуусмын Сэрэтрийн шархээр Сэлэнг аймгийн зүн хараагийн уяач Няцрынгийн буурал Улаанбаатар төмөр замын 2 дугаар ангийн уяач тогт хоёрын хүрэн халсан Төваймгийн Сэрэглэн сумын дамбалдаржаагийн хол харьцааны сангийн аж ахуйн мөнхөгийн зээрдмэр айраг төрөнд орж уйсан эзэн хурцсан олноо баясгалаа. Эрхэн хүндэт наадамчдаа Дэнж хөгсөн буян тухайд ийм их хөл хог хөөртэй баяр баясгал байна. Ардын хөвсгөлийн Ярвалдарт 69 жилийн он баяр наадамд айраг төрөнд ирсэн мөрдөд шагнал гардуулж байна. Мөрдийн хүүхдүүд зэрэг гардуулж байна.
Энжилийн их насны мордын уралдаанд Дөө аймгийн Баян сумын уян шигсэлийн хэр Дөө аймгийн Барьцааны сангийн ачаан зай үдийн сар